сарын 20-ны өдрийн Монголын банкны салбарын ажилтны өдөр болгон тэмдэглэж явахаар зарласан. За энэ өдрийг тохиолдуулан төрийн банкны онцлог шилдэг ажилтнуудаа шагнаж урамшуулах, за удирдлагууд нь салбарт нэгжийн эдийн засагч, тээллэр харилцагчийн үйлчлэгийн мэрэгжилтнээр ажиллаж, харилцагчдтай хүндэтгэл үзүүлэхээс гадна бид сайн улсын эзэн 3801 зохион байгуулж, нийгмийн сайн улс өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор төрийн банкны хамт олон өөрийн салбар нэгжийн ажилтнуудын дунд за өнгөрсөн 3 дугаар сараас 5 дугаар сарын 25-ны хүртэлх хугацаанд бид сайн улсын эзэн 3800 зорилттой айныг санаачлан өрнүүлсэн бөгөөд ажилтан бүр сайн улсын аянд нэгдэж байгаль орчин болоод нийгэм тулгамдаад байгаа асуудлуудад анхаарлаа хандуулан дэмжлэг тусламж шаардлагатай хүнд нөхцөлд байгаа бүлэгт хариу нэхлэгүүгээр өөрийн нөөц болцоон тулгуурлан туслан дэмжиж ажилласаар ирсэн байна. За энэхүү аяны хугацаанд тус банкны хамт олон нийгэм чиглэсэн 434 сайн улсын ажлыг зохион байгуулснаас 20% нь байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, 16% нь нийгмийн хөгжлийн, 25% нь хүүхэд багчууд, 15% нь өндөр насны чиглэсэн ажлуудыг тус хийсэн байна. Өнөөдөр бол банкны систем үүсч өгсөний 91 жилийн банкны салбарын ажилтны баярын өдөр байгаа. За энэ өдөр маань манай банк маань Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан зохисон харьцааны журмын дагуу бүх зохисон харьцааны үзүүлэлтийн ханган ажиллахаас гадна сайн улсын аяныг зохион байгуулж байгаа лээ. 2014 онд сайн улсын аян 9090 гэдэг зохион байгуулж ажилласан, амжилттай зохион байгуулж ажилласан блэ. 2015 онд сайн улсын эзэн 3800 аяныг амжилттай зохион байгуулж амжилттай ажилласан газар хэлц хамт олонноо урамшуулан шагналаа. 2015 онд сайн улсын эзэн 3800 сайн улсын аянд нийтдээ 340 гаруй сайн улсын аян зохион байгуулснаас тэргүүн бариг сайн хамт олонноо шалгарсан байна. Хамуудууд шагнаж урамшуул хүндтгэлийн аян залуу гэр бүл буюу иргэдийн санхүүгийн боловсролыг дэвшлүүлэх хөтөлбөр гэх мэт олон аянчуудыг хийж хүсдэг нэ. За тухайлбал байгаль орчныг нөхөн сэргээх, мод тарих, голын эрэг дээр хог хаягдал цэвэрлэх, хүнд өвчтэй хүүхэд багчуудад сэтгэлийн хандив өргөх, төсөв хөрөнгөөс шалтгаалan засварлах боломжгүй байгаа эмнэлэг, хүүхдийн цэцэрлэгийн өрөө танхимыг засварлан тогтжуулж, хүлээлгээ өгөх, хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор ном сургалтын хэрэгсэл олгох, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст гэр болон эд материалын тусалцаа үзүүлэх, витаминжуулах аян болон бүх нийтийн гүйлт зэрэг олон ажлуудыг санаачлан амжилттай зохион байгуулсан байна. Тэгээд нийт одоо энэ банкны тогтолцоо үүсч хүрчсэн 91 жилийн байрын нийт мэргэжил нийт бүгдөө бүх одоо улсын хэмжээнд ажиллаж байгаа банкны бүх ажилчдаа бас энэ байрыг хүргэмээр байна. Тэгээд төрийн банк бол одоо Монгол улсад салбар нэгжийн тоогоор ажилчдын тоогоор одоо хамгийн олон ажилчтай салбар нэгжтэй бүх олон сундууд нэгжтэй ард иргэдэд үйлчлэгээ хүргэдэг ийм банк байгаа. Тэгээ 3800-аар ажилтнтай нийт одоо төрийн банкныхаа 3800-аар ажилчид болон төрийн банкны удирдлагууд мэргэжил нэгт бусад банкны ажилчдаа бас энэ банкны байрын мэндийг хүргье. Харилцагчийн үйлчилгээ тэгээд ер нь бүх төрлийн шалгалтууд банкнаас тогтмол авдаг шалгалт тэгээд ер нь бүх төрлийн маань банк нэгдүгээр байр эзэлсэн. Тэгээд бас хүчин чармаалт гаргасны маань үр дүн гарлаа гэж бодож байна. Тийм бас дан ганцаараа биш салбараараа миний үзүүлэлт гардаг учраас тийм манай ажилчид тэгээд хамт олон бүх хүмүүсийн хичээл зүтгэл нийлээл ирлээ гэж бодож байна. Бид сайн улсын эзэн 3800 аяны шилдэг сайн улстай хамт олноор орон нутаг Улаанбаатар төвийн газар хэлцээс тус бүр нэг хамт олныг шалгаруулсан бөгөөд Галтүмрийн гамшигт өртсөн Сүхбаатар аймгийн Төмөнцөг цумын 4-р багийн иргэдэд тусламжийн зүйл олгож ард иргэдэд хаврын хуурай ажилтны үед анхаарал болгоомжтой байж Галтүмрийн гамшигаас урьдчилан сэргийлэх ажил мөн эрүүл мэндийн салбар шинээр баригдсан төрөх эмнэлэгт хандив тусламж өгсөн төрийн банкны Сүхбаатар салбар тархинаас ажилттай хүүхдийн совилын цэцэрлэг ясны 10 дугаар зөвлөлийн хүүхэд багчуудад зориулсан нэгдсэн өдрөлөг мөн улаанчлуудын хогийн цэг дээрх сургуулийн сурагчтай чиглэсэн буйны үйл ажиллагааг зохион байгуулсан төрийн банкны арслантай гүрс салбар өнчин болон орон иргүй нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст байр суурь олгоход тусалж дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг зөв амьдрал төрийн бус байгууллага номын сангийн тогтчуулах, ном бэлэглэх, мөн тус байгууллагын хүүхдийн цэцэрлэгийн өмнөх талбайг зөвлөгжүүлэх, суулгац байрлуулах ажлыг зохион байгуулсан төрийн банкны мэдээлэл аюулгүй байдлын газар тус шагнууллаа.
Төрийн банкнаас нийгмийн хариуцлага ухамсарласан нийгэмд эрэхтэй олон ажлуудыг санаачлан хийдэг бөгөөд өнгөрсөн жилийн банкны ажилтны энэ өдрөөр улсын 1-р төв эмнэлэгт диализын аппаратыг бэлгэлж байсан. Төрийн банкнд бид сайн үлсэн эзэн 3801 цаашид уламжлал болгон зохион байгуулах бөгөөд Монгол орныг хамарсан Төрийн банкны 540 салбар нэгж 3800 ажилтнуудынхаа тусламж дэмжлэгтэйгээр нийгмийн сайн үлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллах болно гэдгээ үйл ажиллагааныхаа үеэр онцлуулсан юм а. За мөн банкны салбарын ажилтны өдрөөр болсон бас нэгэн сонирхолтой үйл явдал бол Төрийн банкны удирдлагууд Улаанбаатар хот дахь банкны салбар нэгжийн фронт офис дээр ажиллаж харилцагчаа сонсож харилцагчдаа бүтээгдэхүүн үйлчлэгээ болон үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч ажилласан байна.